1 2 3 1 2 3 1 1 1 1. За амралтын өдрийн мэнд хүргэе манайхаа. Амралтын өдрийн мэнд хүргэе. Монголын хэвбол бильярдны холбооноос зохио явуулж байгаа Монголын клубүүдийн дундх лигийн тэмцээн нэг тоглолт эхэлж байна. Cowboys бильярд клуб өөрийн талбай дээр дарахны рут клубыг хүлээн авч тоглож байгаа тоглолт эхэлж байна. За манайхаа үзэж байгаа нүдэн сайхан ширлээ явчаарай. За зэрэг дарахны рут клубээс Тэмүүжин. За Cowboys клубээс Батлав гэдэг хоёр тамирчин эхэлж байна. За энэ дундор бухамчлаа. Эндээс одоо нээлттэй тоглоно гэсэн үг. За 18 шарыг дундуур тоглоод ерөнхий алга шарыг бол за юу гоё давуу байдлыг авсан байна. За эндээс Тэмүүжингийн гүйцэтгэлийг бүгдээр харцгаая. Хөнгөн татаж аваад 14 дундуур 9 дундуур гэж явах болов. Хар шарыг бас айгүй боломжтой зогссон. За боломжтой шарыг зэгсрүүлж байна. За эндээс Батлав маань ямар зохио их нөө. За 4-1 ард ноо гэж байгаа юм байна. Нолт маш сайн болсон. Портноос зогсон гол байгаа. Хоёр шаргаа гаргах. За энэ дундуур байгаа шаргийг бас наадлын портноос онох юм боломжтой зогссон байна. Амралтын өдрийн мэндэ манайхаа амралтын өдрийн мэнд. За юу болох ч юм. Үзэж байгаа бүх залуучуудад өдрийн мэнд хүргэе манайхаа шеэрлээрэй. Хэйблын бильярдын холбооноос зохион байгуулж байгаа Монголын клубүүдийн дундх лигийн тэмцээн. За Улаанбаатар хот Cowboys клубын талбай дээр дарханаас хүрэлцэн ирсэн рут багийн залуучууд маань тоглолтоо хийж байна. За зэрэглэл дээр Тэмүүжин дархны рут багийг төлөөлөд Батлавг Cowboys багийг төлөөлөд хамгийн ихний тоглолт явж байна. За их талдаа гарсан байх. За цаатлын 18 байчуд байгаа шаргийг хөнгөн аваад тэр портонд байгаа шаргын дээрээс наашаа тавих. Буцаад хараа зохиох юм боломж бас байгаа. Нэг үл авсан байна. За манайхаа шар хийгээрэй. За портонд байгаа шаргаас салгаад ер нь бол Тэмүүжингийн хувьд тийм тэр 13-ын тэр 50 гэж бодсон баха. Ер нь 50 нь бол 6-8 бол эсгээтэй болсон. Арай өдөр нь жоохон чангацсан байна. За маш нэмэгдүүлсэ. За энэ алга шаргийг харин порт руу аюулгүй байдал тавьсан. Хоёр тамирчин маань ер нь бол тэг харилцан жоохон тактикийн тоглолт хийж байгаа. Эндээс бие жоохон дурсан. Тэг шууд тавталж байгаа юм одоохондоо бол байхгүй байна. За болонд маш гоё зогсон. Наанагаа энэ түүцээ хажууд байгаа шаргийг хөндөх шаардлагатай. За инээгээл энэ юм. Инээс нь л хүн явж байна. За түүцээ гаргасан, түүцээ юмс сайн гаргаад ерхий нэг шарик портонд байгаа. Эндээс Тэмүүжин портонд байгаа шаргийг гаргаад хөнгөн тэнд үлдээ гэхэр наадлын шаргийг болон тоглоно. За эргэн дунд тоглож болно бас. Эргэн дундор зогсон хоёроос арай хүсэнгүй. За эндээс бодлоогийн хувьд энэ наадлын байгаа шаргийг аваад цаана байгаа шаргын дээр шороон тавих боломжтой. Шороон хөнгөө аваад за шороон хөнгөөс ай гэж байна.
Лүжээ нараар авчих чаар гарсан харагдчихна. За мөр хэрэглээ зөөлөн дуртад 8 буцаага зүүнтлийн дундуур тоглох боломжтой. Ийм байралтай зогссон байна. Амралт өдрийн мэндэ манайхаа. За шууд болон гарсан уу? Шууд болон гарсан бол болно. Оо гарсан байсан байна. За сэгсрүүлж байна. Арангуул болсон байна. За манайхан шеэр хийгээрэй. Монголын Хейбол бильярдны холбооноос зохион явуулж байгаа Монголын клубүүдийн дундах лигийн тэмцээн. Копойс клубын талбай дээр тархан хотын Рууд багийн тамирчид маань ирж тоглож байгаа. За тархны Рууд багийнхан маань өчтөр Копойс Монжой багийг талбай дээр нь хоцсон. Эсчиг клубыг бас талбай дээр нь хатсан байгаа. Багаар хоёр ажилтаа явж байгаа юм багийн залуучууд байна. Өнөөдөр бас манайхтай тоглоо цаашаа бас өөр нэг хоёр багтаа бас тоглох байхаа. Тэгээ Эрдэнэтээс бас Холоос эдэр маань баг нийлээд ирж байгаа учраас нэг хотод ирсэн дээрээ бас 4-5 клубтэй тоглоод явах юм төлөвлөгөөтэй явж байгаа. За болон тэний гоё аваад хар шаран дээр тавил яачих вэ? Оо янз ирсэн шүү. За арай л өдөр нэг бол жоохон чангадлаа, нэг бол жоохон сулдсан байна. Дундуур болон за болон дэр нь бол түрүү тоглож байгаа шүү наа, хөнгөн дөрөв тоглож байгаа шүү. Сайн зогсоо. За ингэ техникийн ажлыг Рууд багаас Тэмүүжин маань авч байна. Хоёр тамирчин маань хавалтыг дийлж хийж байгаа юм байна. Лигийн тэмцээн зохион байгуулж байгаа бас Хейболын бильярдын холбоо нарийн бичгийн дараа Батхүү манай Хейбол бильярдны холбооны тэргүүн их төвшин гэдэг манай холбооны удирдлагуудад бас талархал илэрхийлэх зүйтэй. Яг үл энэ маш гоё тоглолтууд энэ тэндгүү болж байна. За хөх хөрөнгө клуб, МБ Боинд клуб те манай Гард клуб, Монжой клуб, Метропол клуб гэдэг элит гэдэг ингээд дандаа ер нь клубын шилдэг гэсэн тамирчид дандаа гарч тоглож байгаа учраас ерөнхийдөө лайв үзэх болгонд л маш гоё юм үзүүштэй сайхан тоглолтуудыг бид нар үзэж байгаа. Бас энд парын тоглолт байгаа. 3 адан гарчсан тоглолт, 2 парын тоглолт байгаа. Тэгээ парын тоглолтоос ер нь маш их хүмүүс юм сурж байгаа. За манай тоглолтын ширээ маань яг миний хажууд байгаа болохоор миний яриа бас жоох ихтэй байна. Жохон зөвлөх яриг нахаа. За тэгээд юу ярьж байсан бэлээ гэхээр лигийн тэмцээтэй холбоотой ерөнхий маш их хүмүүс тамирчид маань юм сурах, багаар ажиллах сурах иймэрхүү олон зүйлүүдийг бас сурж байгаа. Маш их ач холбогдолтой юм тэмцээнүүд болж байгаа шүү. Тэгээд тийм бильярдны холбооныхонтой бас талархал илэрхийлэх зүйтэй. Тэгээд юу хийж штэ. Шахи болон зохиод жоохон сэгсрүүлээ. Чанга ярьж болохгүй байна. Манайхаа чанга ярихаар ерөөхдөө бас ажлын тоглолтод нөлөөлж байгаа учраас тийм миний яриа сонсогдоод байгаа юм байна. Тийм болохоор тий хоёр тамирчныхаа тоглолтод бас хаадуулж болохгүй байна. Зөвлөгөө ярий, маш зөвлөгөө ярий. Бас амжилттай нуусан. Гэхдээ шар шараг гарсан байгаа. Тэгээ хоёр тамирчин маань маш ойрхон байгаа учраас миний яриа нөлөөлөд байна. Гинэ тийм болохоор зөвхөн яриа манайх 12 лаа байна хэвлээ. Слайд оож байгаа шеэрлэрээ манайх.
толгойн шаргийг болон зогсон. За эндээс алга шаргны байрлал. Дуулан авч болно, дундуур авч болно. Эндээс ер нь бол дуусгах бүрэн боломжтой харагдаж байгаа. Гоё талбартай залуу байрлаж. За галиган бол баярлаа. Миний яриа заалгын манаас нөлөөлөд байгаа учраас ерөөхдөө чанга ярих усаар ажиллахгүй байна манайхаа. Тийм Монголын хейбол бильярдны холбооноос зохион байгуулж байгаа клубүүдийн дундх лигийн тэмцээн. Архивт Эрүүд багийн залуучууд маань Кобайс багийн талбай дээр ирж тоглож байгаа. За хоёр хожилтой явж байгаа. Манай тархны Эрүүдийн залуучууд Чөтгөр Манжой багийг авсан. За SC клубыг бас албаа дээр натсан. За дугуйрт багтайгаа толгой хийж байгаа. Яг нөгөө зогцоо шаргийн эндээс би яриад байж бас болохгүй байгаа юм байна. Яг зэрэгэлдээ айгүй орох ширээ манай болохоор энд нөлөө үзүүлээд байна гэдэг. Тийм болохоор маш зөвлөг ярих хэрэгтэй. Манай гарт клубын коуч оргил бол айгүй зөвлөг яриад идэв. Учир нь яг тэр юм байна. Одоо яг ойлгож байна. Айгүй намуухан яриад идэв тэгээд тамирчинд нөлөөлнө гэдэг зөвлөг ярьд юм байна. Тэр нь бол тийм маш гоё тоглолтуудыг бид нар үзэж байгаа. Ямар ч үзэж харах юмтай л болоод байна. Лигийн тэмцээн эхэлсэн учраас. За энэ нүдээр жоохон чангацсан. Бильярдны спортод хайртай, бильярдны спортыг хүндэлдэг, хингээр тоглодог хүмүүсийн хувьд бол лигийн тэмцээн маань маш гоё юм үзэж харах юм ихтэй тэмцээнүүд болж байгаа. Тэ одоо маш гоё клубын одоо мундаг тамирчид бүгд шилдэгүүдэд оруулж байгаа. Тэ шилдэгүүд нь бас яг A, B, C гэдэг зэрэглэл дотор энэ тэмцээн гал басан тоглолтуудыг үзүүлж байгаа. Тэр нь бол тэ Монголын бильярд маш их хөгжиж байгаа. Сүүлийн үед залуучууд маш их энэ спорт руу шимтэн орж байгаа. Тэгээ зүгээр нэг найзуудаараа яваад хамтдаа цагийг хөгжилд өнгөрүүлж байгаа хүмүүс хүртэл хавтаа баалттай ингэж тоглож байгаа. Тэгээд энэ спорт маань бас маш их хөгжөөсэй гэж хүсдэг. Олимпиад ороосай, Олимпиад Монгол хүмүүс энэ төрлөөс медаль аваасай гэж миний хувьд бол мөрөөддөг юм байна. Цэцэг амжилт хаа гэж мундаг шүү гэж. За Тэмүүжингийн нэг хожилтой хамгийн ихний A зэрэглэлийн тоглолт явж байна. Маш олон клубүүдийн лигийн тэмцээнд оролцож байгаа. За тийм хар шарганы урд өөрийн шаргийг амтаа хэлсэн. За 6 намрын асуудлыг шийдэх хөлбөрийг бас тараа. Эндээс бас дуусгах боломжтой зогссон байна. Амралтын өдрийн мэндэ манайхаа. Амралтын өдрийн мэнд хүргэж байна. Сайхан амсгаж байна уу? Бильярд сонирхож байгаа залуучууд үзэж байгаа бүх хүмүүстээ өдрийн мэнд хүргэе. Тэг өнөөдөр бас манай клубүүдийн дунд нэлээд тоглолтууд бас болж байгаа хаа. Амралтын өдөр учраас манайхан зав зайгаа ашиглаад нэлээд гоё тоглолтууд бас гарч байгаа байх гэж бодож байна. Зураг маш гоё үнсэн. За эндээс зураг болон руу ерөнхий товтлох юм сонголттой болж байна да. 18 бол болсон байна. За манайхаа шир хийгээрэй. За гоё зогсоо, өнөхөр гоё зогсоо. Эрүүд клубын Тэмүүжингийн нэг ажилтай A зэрэглэлийн тоглолт нь явж байгаа. Тэг манай клубүүдийн дундх лиг маань A зэрэглэл, B зэрэглэл, C зэрэглэл гэдэг байгаа. A зэрэглэлд бол мэргэжлийн тамирчин, B зэрэглэлд бол өндөр чанарны тамирчин, за C зэрэглэлд бол сонирхогч түвшний тамирчин гэдэг ингэж ангилж өгсөн. A зэрэглэл нь A зэрэглэлтэйгээ тоглоно, B нь B-тэйгээ тоглоно. C нь C-тэйгээ. Гэхдээ B C-гээс дэш өгсөж тоглоно. A зэрэглэл доошо унаж бол тоглож болохгүй гэж байгаа. За манай Тэмүүжингийн хоолын цогцолтыг бүгдээрээ харъя. За шарыг бас холдуулсан. Гошуу тэнхээ. За наашаа маш гоё зогсоо. За Кокос клубээс баглаа ихний ажлыг авч байна. За яг тоглолтын дондор би нөгөө чанга ярьж болохгүй байгаа. Тийм болохоор тий одоо яг ажиллаа хийж байгаа хооронд нь жоохон бага чангалыг хийхгүй. Монголын хейбол бильярдны холбооноос зохион байгуулж байгаа клубүүдийн дундах
лигийн тэмцээн. Дархан хотын Рут багийн тамирчид маань Cowboys клубын талбай дээр ирж тоглож байгаа. За одоо дууга жоохон чангалсан ч харин сайхан хажуудлын нөгөө хоёр тамирчныхаа тоглолтод нөлөөлөхийн тулд айгуу чимээг ярьж байгаа. Ажил хийнгүүт нь дууга айгуу чангалаад байгаа. За эд иргэлийн хоёр залуу маань тоглож байгаа. Нэг харьцаатай ингэж явж байна. Хариулаа болсон байна. За хаглаа Тэмүүжингийн хаглааг харъя. Хаглаа ер нь бас нэлээд чухал. За дундуур шарг унсан. За би одоо яагаад тэр намсгах хэрэгтэй. Зүгээр л чинцгээ. За алуу шаргийг сонгоцсон танка сэгсрүүлсэн байна. За миний яриа ерөнхий сонсогдож байна. За баярлалаа мэд чин бат Монгол гинэ. Хаагнаас зөвлөх ярихгүй бол хажууд болж байгаа учраас тамирчдын тоглолтод нөлөөлнө гэдэг утгаараа маш зөвлөгөө ярьж байна. Амжилт гинэ. За манай Дархан хотын Рут клубын тамирчид Улаанбаатар ирээд лигийн тэмцээнд оролцож байгаа. Эрдэнэтэйс Дарханаас ингээд нийлээд баг цаг заваа гаргаад тэмцээний хөндлөөд ингээд хотод ирээд тоглолтоо хийж байна. Залуучууд маань өсөж тэр нойр муутай орой бас тоглосон. За клубүүдийн хувьд ер нь бол тийм маш олон клубүүд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Клубүүдийн тэмцээн 7 хоногийн ер нь бараг 7 өдөр тэмцээнтэй байгаа шүү. Клубүүдийн нэрмж тэмцээн гэх юм бол нэг өдөр элит клуб маань тэмцээн зохиодог. Хоёр дахь өдөр болохоор манай Эрдэнэ 2 дугуйн клуб чамд нэртэй үлээ. SG билет клуб маань хоёр дахь өдөр зохиодог. За 3 дахь өдөр бол ойлгомжтой манай Хөхөрөн клубын нэрмж тэмцээн болдог. 4 дахь өдөр Манжой клубын сонирхчдын дундах цуврал тэмцээн 4 дахь болгонд болдог. За 5 дахь өдөр би билет гэдэг нэг зар санаад байна. Би 5 дахь өдөр би билет гэдэг тэдний нэг тэмцээн 5 дахь өдөр болдог. Тэр шаардны Эрдэнэ болгонд энэ басан баха. За хагас өдөр манай гард клуб нэрмж тэмцээн байна. За хагас өдөр бас Хөхөрөн клубын сонирхчдын анхан Баатун шатны сонирхчдын дундах цуврал тэмцээн бас болдог. Бүтэнсээ өдөр нисэхэд за бас яри хэд ингээд ер нь бол 7 хоногийн 7 өдөр ийм цуврал тэмцээнүүд болж байгаа. Тэгэхээр энэ өөрийнхөө гэрт ойрхон тийм клубтэй манайхан тэмцээн оролцоод идэвхтэй сайхан оролцоод энэ спортоор өөрийгөө хөгжүүлье, цаг заваа зориулъя гэж бодож байгаа залуучууд маань тийм тэмцээн оролцоод идэвхтэй оролцож байгаарэ. За Тинкагийн тоглолт. Хойлоо 3 шаргтай болсон байна. Нашаад онцгойлон тоглоод ер нь бол жоохон холоос ахвал ийл гэж байгаа юм байна. За манай Cowboys клуб 5 тоглолт ямартай хийсэн байгаа юм байна. Бид нар SG клубтэйгээ 2 тоглосон байна. Elite клубтэйгээ 1 тоглосон. 147 клубтэй 1 тоглосон. Омогон клубтэй 1 тоглосон. Одоо энэ дархны Рут багтай цаваад тоглолт хийж байгаа юм байна. За манай клубын байрлал бол их засаг их сургуулийн доошо. Одоо нэг өдний байрлал явах замд байдаг. Американ дэмжлэгийг Каракогийн 3 давхарт Cowboys билет клуб байгаа. Тийм манай клуб бол ер нь бол олончлээ те. Ширээ хүлээж уучлална гэсэн юм бол байхгүй. Тийм манай залуучууд энэ дэд байхан байдаг. Хүмүүс орж ирээрэй гэж алтан шагаа маашаа үзэхгүй гинэ. За 2-оос тонд өглөө.
Шорон боён хүн тоглоод авах боломжтой. Яа сайн цоглоо. За эс номер алсын болонд нэг давталсан. Тэгтээ температур 2 нэмийг боломжтой зохих. За дулааг зохих. Эсвэл наашаа дон тоглох. Сонголтууд байгаа. Тэгэхээр харъя. За хачрын дээрээс тонд орлаа гэмлээ. مش ما تعمل تسيارات өөрөөрийгөө барьчлаа. Минийхний хаан тоглоод байдаг билээ. Нэг харсан ах нар байна гинэ. За харсан бах уу болчихно шээ. Тэг лайв интим зайварлалтанд харсан бах уу. Одоо энэ болж байгаа газар нь бол Копейс клуб Улаанбаатар хотод болж байгаа. Даханх тийм тамирчид ирж тоглож байгаа. Дахны рүүт клубын тамирчид Копейс клубын талбай дээр ирж тоглож байгаа юм тоглож байгаа. Тэмүүжингийн хоёр тоочлоо авч байна. Тэмүүжингийн хоёр тоочлоо авснаар 2-1 ярилцаатай явж байна. Батлог сая дуусах гэдэг. Хаашаарныхаа өмнө шаргийг аваад өөрийгөө нууцлаа. За хаглаг блок үзтээ. За дундуур цол шарыг унсан. Маш гоо задарлаа. Ингээс аль давуу ингээ ер нь бол цол шарыг хамаагүй даваа чинь. Өдрийн минут манайхаа 11 үлээ байна. За юу нэ хаана байна хөлөө үзье. Батэрдэн алтан шагаа. За мэдгүй байна гинэ. Монголын хэви бол билиардны холбооноос зохион байгуулж байгаа. Монголын клубүүдийн томдох лигийн тэмцээн явагдаж байна манайхаа. За цол шарыг баталсан шугам болно. Үзчихээр 12 өнөө өдрийн мэндийг хүргэе. Амралтын өдрийн мэнд та нарын сайхан харж байна уу? Үеийн цаас тоглох. За миний яриа жоохон сул сонсох хаа. Хаана байна хоёлаа үзье гэж. За манай нэг хоёр дүүний тал авах болох шиг байна. Алтан шагаа Батэрдэн хоёр үзээрэй энэ та. Дөөл дуудаалах шиг байна. За болно маш гоё зөвлөө.
За маш гоё хандж гарч ирсэн. Одоо эндээс салшаагаад болох уу? Хотод болж байгаа л гэж байна. Ан үеийг дэлгэн өдрийн минь цаана уу. Навыг ороод ирсэн байна. За Портон шаргийг маш гоё цоглоо. За одоо эндээс бол маш өөртөө анхаарал болгож байгаа юм л та. Хоёр одоо энэ зөвлөгөө аваад буцаагаад дундуур аваад. За болонгийн шаргаа хөндөчлөө. Өдрийн минь манайхаа амралт өдрийн минь дөргийа. За шууд болон зогсоо. За авахд ер нь бол бэлтгээд оргисон байна. Болон зохиод сэгсрүүлсэн. За харин бол тийч үү? Гарчлаа. За, тэмч маань авчлаа.